Сайн цаана. Өнөөдрийн блог шорлогоор хэлж байна. Манай нэг шорлог хийж байна өөрөө. Одоо энэ залуу юу хийхийг хамт харцгаая. 2 кг хам авсан байгаа. 2 кг. 4 ширхэг том сонгоно. Тэгээд 700 г сонгоно гэсэн үг. Тэгээд томатны паста, помидор дандаа юм гардаг юм мэдж байгаа. Горчица 200 мл ус сайн нэмсэн. Тэгэхээр өнөөдөр бол маань хөр бэлдэнэ. Би оператор нь. Нэг том албаг. Горчица бас нэг том амны халбаг хэрэгтэй. 2 кг ханд хэрвээ 1 кг бол 2 дахин багасгаад хийнэ гэсэн үг. Энэ манай ер нь юм банк хийдэг шорлогны жараага фирменний гэж хэлж болно. Наран цэцгийн дос кукурузный дос байж болно. Эрдэнэ шишин 50 мл. Несколько ложек. Пару-тройку столов. 50 г ойролцоогоор. Манай хүмүүс хэмжиж мэмжихгүй шууд нүдэрээ л хийчих. Мастер болсон болохоор. Нэг албаг давс нэмлээ. 2 албаг давс нэмлээ. Чаа? Ну я бы еще добавил. 3 албаг давс нэмлээ. Арай хэтрүүлчихгүй байц. Залуу минь. Хар перц. Хар перц нэг цайны халбагны тал хавцаа байхад болно. Тэгэхээр өөрсдийнхөө юунд тааруулаа тий. Хэрэг перцэд чаддаг үтэрэндээ тааруулаад нэгэ сайхан гараараа утгачихна. Оо. Хийгүү сайхан. Гараараа хэрвээ ингэж базалж өгөөд сайн гутах юм бол хамгийн гол нь бүх ингредиентүүд мань хоорондоо холилдоод маш сайн Самый любимый шашлык. маринад болж өгдөг. Лучше всего, конечно, шейку. Там это крестец, спина. Маринад гэхлээр юу гэсэн үг? Махаа ингэж жоохон Чешешь? даршилж байлгана гэсэн үг. Тэгэхээр та нар анзаасан бол уксус хийхгүй манайх уксус хийдэг. Никакого уксуса ни в коем случае. Да, я говорю. Ой, я сейчас оплачу. Говорят, Амар хамар царагч. жвачку надо жевать, тогда он не будет почему-то. Слышала? Махаа сонгож авахтаа хамгийн гол нь та бүхэн хааны мох жоохон өөхтэй мах сонгоод авчих. Хотя бы полчаса подержать так. Шүүслэг, зөөлхөн гоё болно. Өнөөдөр зөвшөөрөл авсан байгаа зүслээ явах маршрутаа өгөөд тэгээд зүслээ яваад буцаж ирэх юм зөвшөөрөлтэй манайх. Тэгээд очиод тэнд үргэлжлэе. Бичлэг рүү авч явах хүнсээ хариуцах хийх гэж байна. Хоногийн карантин суусны дараа бид гэрээсээ гараад өнөөдөр төслийн явж байна анхудаа. Тэгээд одоо 12-наас эхлээд карантин бүр чангарах учраас өнөөдөртөө ядаж гараад жоохон агаар амьсгалъя гэж бодоод. Одоо ийм уяасан байна. Ногород. Манай цуслан дээр тюльпан цэцгэлсэн байна. Сейчас. Завтра, наверное, приеду. Завтра дождь. Цэцгэлсэн байна. Энд алюминий мод цэцгэлж байна. Энэ болохоор абрикос. Цаашаа яваад. Энэ болохоор бас абрикос. Энэ дахиад нэг абрикос. Зэрлэг ус үзэм. Пойдем полазим. Пойдем покажем, как мы лазим. Слив. Энэ болохоор бас слив. Энэ тэр чирээ черигээ боддоо 1 2 3 4 5
6. Покажу вам мастер-класс. Давай. Покажи. Манай ерөндөг дугуй гэж. Поехали. Жалко, что он не грязный. Ничего себе. Вау. Что у тебя? Ой, свалила, да. У тебя чай? Цауху? Ведь цауй, цауй. Ой, гасчему. Цац. Куда нас? Мир. Сейчас он будет готов. Да. Суп? Да. Да. А это что? Чай? Ца? Соня, что делаешь? Подводный мир. Подводный мир? Понятно. Море. Сейчас. Далаа хийж байгаа юм чи. Ух ты, Сейчас краба еще надо туда. Шорик. Шорик. Шаруся. Шаруся. Шара. Альма. Альма. Энэ манай ирлиз. Хаска. Хаска нахо. Альма. Альма. Альмуся. Помидорнууд ургаж байна. Энэ болохоор нарийн ногооны үлэмж. Энд янз бүрийн нарийн ногоо ургаж байгаа да. Олон төрлийн. Бид өнөөдөр өдөржингөө туслан дээр өдрийг сайхан өнгөрөөгд одоо харих гэж байна. Туслан дээр эд өрнөж байна. Усалгаа суулгаж
Хүлэмжинд маш их ажил байна. 2 хүлэмжийн хүлэмж, цаадлын хүлэмж, 2 том хүлэмж. Манай нөхрийн тарьсан усан үзмнүүдийн тал тэр чигээр усан үзм. Сүүлд яг цэцэглээд ирэнгүүт дэлгэрэнгүй бичлэг хийж харуул. Талаар болохоор дандаа хүрээлүүд, нарийн ногоо иймэрхүү юмнууд ургадаг байгаа. Жижиг хүлэмжний ажлыг явагдаж байна. Энэ болохоор зээгүүрэн зүгээр юм зориулалтын материалаар бүтээгээд орхичдаг юм. Ихэнхдээ чинжүү тарьдаг хүлэмж байгаа юм. Чинжүүнийх ийм урд. Бас ажил төрнөж байна. Бас битүү ус үзэм, энэ ус үзэм, энэ ус үзэм, нодны хамгийн их жимс өгсөн мод энэ. Бараг 10 кг ус үзэм өгсөн байгаа. Анхны жил гэхэд маш сайн өгсөн. Киви ингээд арк дагаад ургадаг. Нэг талаас эмэгтэй, нөгөө талаас эрэгтэй. Ингээд үзэм, ус үзэм. Тэр чигээр битүү ус үзэм ерөөсөө. Талбайд орвол тэр цаан дахиад ус үзэм. Энэ ус үзэм. Гэтэ энэ манай хамгийн залуу ус үзэм. Нара хөөрхөн магац. Тэгээд телефон. Яг миний урд энэ хоёр абрикос байна. Персик, абрикос 2 персик. Одоо орой болсон болохоор сайн харагдахгүй. Өдөр бол аюу гоё харагдчихсэн. Тэрний цаана алим. Энэ хүлэмжний цаана бас алим. Тэг бүр тэр цаашаа бүр тийшээ яваад 6 черryний мод, 3 сливний мод байгаа. Абрикос байгаа, 3 абрикос. Энэ залуу усан үзмээ янзлж байна. Ингээд холбоод эмх цэгцтэй ургахаар болгож байна. Тэгэхгүй бол ноднон арайд анхаарал гойроход ийш тийш айгүй сарваж ургасан. Одоо энэ хийсэн шугам дагуу ургах хэвээр. Өдрийн блогийг энэ түрээ дуусглаа. Та бүхэндээ блог үзсэнд маш их баярлалаа. Тэгээ дараагийн блогоор томуудахгүй эргээд уулзцгаая. Туслан дээрээс би 100 дахиад өөр дэлгэрэнгүй бичлэг хийн. Бүр жимс ногоогаараа черри гарсан байх үеэр тэр үед илүү гоё өнгөлөг, илүү гоё бичлэг болох байх гэж бодож байна. Одоохондоо бол нэг иймэрхүү дөнгөж цэцгэлж эхэлж байгаа учраас